За сайн байцгаана уу? За энэ 7 хоногийн Монголоор сони юу вэ? Контент маань эхэлж байна. За энэ 7 хоног бас шаггүй хөдөлгөөнтэй, дуулантай ийм болж өнгөрлөө. За гэхдээ би бол одоо энэ 7 хоногийн өнгөрч байгаа үйл явдал дээр бол одоо энэ бичлэгийн гарчийг та бүхэн харсан бах те. Ийм нэр өгье гэж бодлоо. Монгол ардын нам яачаад аваа бай гэсэн тийм нэртэй. За яагаад вэ? Ерөөсөө тодорхой те. За нэгдүгээр намын даргагүй болцсон. Тэ намын дарга даал бисар байхгүй. За одоо энэ 11 сарын 15-нд мавд гэж хуралдах ёстой гэсэн юм шүүм явж байна. За хоёрдугаар парламентод олонхын судал авсан хэрнээ парламентын дарга байхгүй. За мөн парламентын дэд дарга бас байхгүй. За бүр сүүлдээ яасан бэ гэхээр сөрөг хүчин гэдэг тэдний авсан судлын талдан чөрөхгүй судал авсан хүмүүс нам буюу ардсан намаас томилогдсон дэд дарга нөгөө улсын хурлыг удирдах сүүлдээ те төрийн эрх барих дээд байгууллага болох улсын хурлыг те олонх болсон парламентын сонгуульд ялсан нам нь биш сөрөг хүчин нь удирдах ингэж явуулж байгаа магадгүй энэ дэлхий дээрх хамгийн анхны тохиолдол гэж магадгүй. Тэг би мэдэхгүй нь байдаг үгийг хайж үтсэнгөө. Ийм солиотой утгагүй байдалд энэ нам орчлоо. Гэхдээ энэ бол энэ намын жирийн энгийн гишүүдийн тэ за эсвэл шатны алба хаагч тэ за янз бүрийн шатны дарга нарын буруу гэхээсээ ерөөсөө явж хоёр нөхрийн буруу болж таарч байгаа. За энэ бол тэ олонний өмнө нүүр нь харагдсан зандан шатар за амар арсгал энэ хоёр тийм үү. За зандан шатрын ард магадгүй янз бүрийн хүмүүс байгаа гэдэг бол та нар надаар хэлэлт мэдчих. За амар арсгал нь бол өөрөө гүрий зүтгэж байгаа шүү. Тэгэхээр энэ нам бол улс төрийн нам гэхээсээ илүү зүгээр л дарга дагсан бүлэг хүмүүсийн цугларал гэдэг нь ингээд нотлогдоод байгаа байхгүй. За Монголын улс төр судлаач зарим нэг хүмүүс бол энийг байнга ярьдаг. Та бүхэн зүгээр жижигхэн гуглаар хайлт хийгдэл гараад ирнэ. Ардын намыг бол нам гэж хэлж болохгүй те. Энэ бол юм бүлэглэл юм аа гэдэг ингээд хэлээд идэг. Энэ нь нотлогдож байгаа буюу намын тогтолцоо, бүтээц ийм юм ингээд хин нэгэн дарга удирдагч лидерээс хамаарахгүй ажилдаг биш. Зүгээр л нэг даргыг дагаж намирдаг хэсэг бүлгүүд фракцийн бөөгнөрл гэдэг нь харагдаж байгаа. За энэ нь бүтэц гэдэг юм уу? Энэ ч нэг төрлийн бүтэц шүү дээ, тэ. Энийгээ энэ хоёр хүний тэмцэл тэ их өнгөрсөн улсын хурлын сонгуул энэ тогтолцоогоо бол Монголын парламент буюу улсын хурл руу оруулж ирсэн юм байна гэж би хувьдаа дүгнж ойлгож байгаа. Тэрний юу вэ гэхээр чагсаалтын гишүүд гэдэг нөхдүүд гаргаад ирсэн. Өнөө тэ чагсаалтын одоо Монгол ардын намаас сонгогдсон 18 гишүүн байна үү тэ. Тэрний чинь 14 нь одоо тэр оюун эрдэнэ ч юм уу дамруу ясгалан нарын одоо ингэж төвшүүлж гаргаж ирсэн гэж үзэж болох үс гишүүд байгаа. За тэр гишүүд нөгөө хоёр үнэтэй чинь оюун эрдэнэ бол одоо энгийн гишүүн болсон. Амруу ясгалан улсын хурлын даргаа өгөөд энгийн гишүүн болцоод байхад тэр хүмүүстэй буюу гишүүн болгосон хүмүүстэй үнэнч зүтгэж одоо болтол тийм үү ингэж барьцаалж жишээ нь булган туяаг бол яаж юм үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэр гаргаж чад хахад тэрийг хэлэлцэхгүй хэлцүүлэхгүй гэж төсвийг барьцаалж байгаа байхгүй. Өнгөрсөн 7 хоногт бол яг нэг тиймэрхүү үйл явц ажиглагдаж байгаа. За ардын намын зарим нэг гишүүд за сайд нар бол яг ийм мессеж хэлсэн. Тэгээ эдгээр бол ингээд төсвөр барьцаалж булган туяаг одоо авч үлдэх гэж оролдоод байна гэж тий. Одоо улсын хурлын гишүүнээс нь татуулахгүй гэсэн санаа явж байгаа шиг байна. Ийм зүйл рүү оруулж ирсэн энэ одоо үйл явдлаас болохоор нөгөө ардын намын бүтэц чинь Монгол улсын парламент, Монгол улсын их хурл гэдэг бүтэц рүү орж ирсэн юм байна гэж дүгнэж болохоор болж орчиж байгаа. За тэр нам яадаг, ийдэг байх, тэр угаасаа л даргаан дагаж намирч гүйдэг социализмын үеийн тий за тэр нэг дарангууллын үеийн үлдэгдэл бүтэц нь байх нь бол тусдаа хэрэг. Гэтэл бол яадгүй. Энэ нь бол энэ нэг тэр нам бол Монголын одоо юу гэдэг ард түмний Монголыг удирдах тийм одоо байгууллага ард түмнээс мандат авсан юм биш шүү дээ тийм. Зүрэлдэх гэж байгаа хүмүүсийн бүлэг зохион байгуулалт. Гэтэл яасан? Тэрийг бүр Монгол улсын хурл парламент руу оруулж ирээд албан ёсны юм шиг болгож хувиргаж байгаа. Энэ нэг асуудал бол нэлээд төвхтэй хэцүү юм нэг дүр зургийг үүсгэжлээ гэж үзэж байна. Өөрөөр хэлэх юм бол одоо өөрийнхөө хүссэн зорьсонд хүрэхийн тулд ерөөсөө Монгол улсын хууль тогтоох дэд байгууллагын үйл ажиллагаа шийдвэрийг яадаг барьцаалдаг, контролддог, тэгээд өөрийн хувийн хүсэл сонирхолтой аваачиж хийдэг ийм зүйл бол бүр нүдэн дээр ил цагаан гарч ирлээ. За мэдээж өнгөрсөн хугацаанд бол
их бага хэмжээнд гэдэг юм уу янз бүрийн тийм арга чарга байсан, дэгдэг өдр байсныг бол бид нар зарим нэг баримтаар мэднэ. Одоо энийг одоо шууд үүсгээл ийм тийм гэдэг ингээд хэлээд байгаа шаардлага бол ерөөсөө байхгүй те. За нэг ийм юм болж ирсэн. Гэтэл өнгөрсөн хугацаанд оюун эрдэнэ гэдэг хүн ерөнхий сайд байхдаа юу болгосон бэ гэдэг шүүмж за тэр 6 сард нөгөө хоцрох амархан чагсаал үеэр бол зөндөө гарсан та дээр тэр үйл явцыг ингэж дагаж анзаарч харж исэн бол те. Тэр үед юу болж исэн бэ гэхээр нөгөө төрийн ажилд хувийн ашиг сонирхол холбоо харилцааг оруулж ирсэн буюу найз нөхөд ах トゥ амраг саднуудаа оруулж ирж Монголын ард түмнээс Монголыг ард түмнийг гэдэг нь Монголын төрийг удирдах ямар ч мандат аваагүй тийм хүмүүсийг Монголын төрийг удирч яасан гэсэн нэг юм өнцөг явж исэн. Та хэдэрээ санаж байгаа бол тэ. За одоо тэр ах мах нь орж ирж ингэ зөвлөдөг мөвлөдөг за магадгүй зарим нэг томх улс төрчдийн одоо мэдгдснээр бол тэ шүүгч сайд мэддэг томилоход оролцож байсан гэдэг. За тэр нотлогдсон нотлогдоог нь бол тусдаа асуудал бах тийм үү. Нэг ийм үйл явц болж исэн гэдгийг ингээ харах юм бол тэ ерөөсөө оюун эрдэнэ гэдэг хүнийг бид нар хоцруулснараа магадгүй тэр хүнээс салсан боловч энэ бүтцээс салж чадаагүй байгаа юм шүү гэдэг нэг юм бодол өөр ирэхгүй төрүүлж байна л да. Тэгэхээр одоо яаж энэ нэг юм тийм үү өөртөө хувийн ирэх шиг юмд ингэж тэр за тэр чагсаалтын гишүүд эдний авирлж байгаа тэр хэлж ярьж байгааг бол одоо ярих юм биш те тэр одоо тэр нэг нэрийг хэлээд байх одоо нэг эмгтэй гишүүн бол ерөөсөө баг хүн бол одоо гэр орондоо ч тийм хэрүүл хийдэггүй байх гэж би бодож байна те. Бүр аимшигтай утгагүй юм ярьсаа одоо улсын хурлын энэ төр дээрээс яг гоо ерөн солиотой юм ярьдаг гişүүд бид нар зөндөө мэднэ. Гэхдээ одоо нөхөр бол ер нь тэр солиотойг бол ер нь давсан хэд дахин нугалсан юм яриад байгаа юм л их аимшигтай сонсогч. Тэгэхээр энэ бүтцээс яаж салах вэ? За ингэж хэлснээрээ би одоо амар өсгөлнгийн талынх нэг муухай байна, занданчтрын талынх нэг сайн байна гэдэр гэж хэлэх гээд байгаа юм шүү. За ингээд ерөөсөө энэ нэг хоёр түүхтэй хүччин ингээд яах гээд байгаа ийх гээд байгаа нь ингээд мэддэхгүй өнгөрсөн 7 хоногт хэдүүлээ ярьж яснаар бол өнгөрсөн 2-7 хоногт ярьж яснаар бол яг ингээ амар өсгөлэн албан тушаал дээрээс буугаад за тэр прокурорын яллах одоо юу гэж хэлдгийг тэр нэг бичгтэй танилцаад ингээд мөрдөн байцаалтанд бол ямар нэгэн хорио цэрэг ингээ оролцоо явж байгаа гэдэг гэсэн юм яригдчих тийм үү. Гэтэл эргээд одоо нөгөө хууль зүйн сайд тусан их хоёр чинь бол тэр Хэро Баатар гэдэг хүний тэр Монгол хаан жүжиг бол төсөөс мөнгө авсан. За тэрэнд соёлын яам оролцсон. Номин өдр бол оролцоотой. За тэгээд тэр нөөц Монголоос авсан 20 сая долларын зөвлөх үйлчлэгээ гэж нууцд оруулж байгаа авсан нь бол үнэндээ тэгээгүй цаашаа тэр Монгол хааныг дэмжиж явсан мовсон эдэр гэдэг ингээд том сенсацтай мэдгдлүүд хийгээд эхэлсэн. За мэдээж номин одоо X соёлын сайд номын өдр бол үгүй л гээд ингээд байгаа. Энэ бол эх 7 хоногт тодорхойлохгүй ягаад гэхээр тэр энэ хоёр сайд бол одоо маргааш буюу нэгд өдөр томоохон мэдээлэл инээ би одоо Хэро Баатрыг яачаад байгааг нь бол хэлэх болно гэдэг юм мэдээлэл гэсэн. Тэндээс нэг юм сонирхолтой дүр зураг гарах болоо гэж бодож байна. Гээд ингээд яг үндэлийн одоо юу гэдэг амар өсгөлнгийн тал гэх юм уу оюун эрдэнийн бол нэг оруулж ирж ярихгүй юм тийм үү. За ингээд болчлоо гэдэг юм ялагдчихлаа. Занданчтрын ялчлаа. Ингээд занданчтар цаашаа явах гээд байгаа юм шиг байна гэсэн юм ярьж исэн бол одоо нөгөө Монгол Ардын намч их хурлаа хийхдээ харин энэ хоёрын аль алийг болиулаад магадгүй учрлыг гаргаж ирж тэ дундын хөвөлбөр ишээ зовчлыгаа зүтгүүл итгэхгүй бол занданчтар бол легитим чинараараа нөгөө талаас бас хангалттай санал авч ингэж намын дарга болж чадахгүй нэ буюу хүч ингээ харьцангуй тэнцчээд байна гэсэн ийм яриагч одоо ингээ хэвлэлүүд бичээд ингээ сошиалор ингээ мэдээллүүд яваад эхэллээ. За тэгэхээр энэ нам маань өөрөө өстө яачаад байгаа юм бэ буюу ийм түүхтэй гизүү одоо юу гэж хэлэх юм те өөрсдөө ч хүчрээ олох юм боломжгүй байдалд орчоод байгаа. Энэ байдлыгаа засгийн газар улсын хурал гээд Монгол улсын асуудал болгож оруулж ирээд тий өөрсдөө асуудлыг бидний асуудал юм шиг болгож өөргөж ингэж бүр заваан шантааж тий би үхээр чи үхтэй да гэж болгож байгаа заваан идэгтэй хүмүүсийн цугларал юм байна. Аюу түүхтэй. За бид нар мэднэ өнгөрсөн хугацаанд бол Арслан нам яаж хөгөөнчирж тийм түүхтэй хэцүү байдалд орчихлоо. Арслан нам бол энэ асуудлаа ингэж одоо юу гэдэг төрийн гэдэг юм уу, тэг улс орны гэдэг юм уу. Мэдээж олох биш учраас гэж зарим нь хэлэх баг. Гэхдээ үгүй энэ ч бас тодорхой том хүч учраас энэ нийгмийн хангалттай бүрэн 30% дэмжлэг 35-6% дэмжлэгийг бол шууд авдаг нам шүү дээ, тийм. Ингэж оруулж ирж ирсэн түүх бол байхгүй. За яг хуу өөрсдөө 3 дахь хүчин гэж ярьж байгаа хүн нам өдр бол илүү тийм нэг Монгол ардын нам маягийн бүтэц ухсарсан. Тэ дорж ханд гэж нэг юм дарангуу дарахтай. Тэгээд тэрийгэ шүүмжсэн инээ тэрэ хэлсэнг нь бол бусд нь бол өмгөөлж хамгаалснаас цогчээд нэг юм
өөрсдөө баруун төвийн үзэлтэй одоо тий дада эрхчлөө мөлөө ардчлал гэж ярьдаг боловч нэг Монгол ардын намын загварыг хуусан нэг юм бүтцтэй нам гэдэг нь бол биднэрт илт анзаарагдаж харагдаж яадаг. Тэм тодорхой шүүмж юм өрнөдөггүй. Тэгэхээр тун намын тухай юу ярих вэ? Зүгээр ардчилсан нам бол жишээ нь ингэж юм өөрийнхөө хямралыг ингэж юу болгож байгаа. Ингээд ёс зүйн үүднээсээ ч тэр за тэгээд юу гэдэг улс төрийн тэр нэг шийдэл гаргах за тэгээ энгийн менежментийн үүднээсээ ч тэр энэ нам бол одоо яг энэ одоо маргалдаад хэлэлцээд байгаа энэ хүмүүс бол боломжгүй потенциалгүй юм байна. Энийг шийдэх потенциалгүй. Гэжэл ядж байгаад одоо энэ хэдийгээ нөгөө хоёр сургалтууд байгаа талыгаан бол одоо найрамдуулна гинүү эвлэрүүлнэ гинүү нэг хуучны нэг марцсан багийнуудыг оруулаад ирсэн нөгөө Хөргөл Баатар тэргүүн нэтэр гинэ. Гэхдээ чи ямар хүмүүс үлээ бид нар өнгөрсөн хугацаанд тэр чи өөрсдөө ямар хүн бэ гэдэг хангалттай нотолж өгсөн шүү дээ. Ийм одоо нэг сонирхолтой гэдэг юм өдөр зураг үүсгэсэн. Тэгээ ингээд нэг намынхаа тийм яг өөрсдөө нэлдэг үнэн. Цагаан барьныхаа асуудлыг саарл ордны асуудал болгож өөрөлдөө гэж ингэж шүүмж өрнүүлж байгаа нь бол яхах үгүй нэ. Ийм байдалд аваачсан одоо ингээд яагаа мэддэхгүй сонирн байдалд орцсон тийм. За ингээд Зандан Шатар гэдэг хүн ч гэсэн бол тийм тодорхой лидер ингээд харизм үзүүлээд ингээд явах чадал боломж бол бас их багтай тийм нэг сонин хүн юм байна. За ямар байсан нь бол одоо яа харахгүй болоод үндсэн хууль одоо үндсэн хуулийн цэцэн шийдвэрээр бол үндсэн хууль зөрчил дайрлаа шүү дээ. Одоо Булган туяа нь бол бүх юм цолиослол ингээл дайрлаа. За ингээд Булган туяа нь ямар ч байсан дэд даргаан бол өгсөн. За магадгүй одоо их хурлын гишүүнээс татагддаг бах. За магадгүй ардсан нам бол бүр нэг юм дээр байр суурь нэгдсэн гэж хэлж байгаа нь бол Булган туяаг бол одоо их хурлын гишүүнээс татуулж хариуцлага үлээх. Татуулаад за тэгээ шийтгүүлэх нөгөө үндсэн хуулийг их хурлын гишүүд одоо үндсэн хуулийг хоёр тийм нэг маягаар те зөрчсөн байх юм бол их хурлын гишүүнээсээ татгалзаж одоо тэгээ шалгуулж тэгээ зохих шийтгэл эдрээ авдаг юм байна. Тэр хоёр зүйлийг бол Булган туяа бол хоёулынгийн зөрчсөн гэж үзэж байгаа юм байна. За тэгээд шийтгэл хэлдэг юм бол авах ёстой гэдэг гэж байна. За ингээд энэ дээр нэмээд зөвхөн амар баясгалан биш ингээ амар баясгалан хайрцангуй чимээгүй болчихж байгаа юм шиг боловч нэмээд амар баясгалан дээр нэмээд бол ямар асуудал орж ирсэн гэхээр оюун эрдний асуудал. За оюун эрдний ахтар одоо Hero Entertainment-ийн захирал дээр Hero-гийн янз бүрийн асуудал ингээд бас давхар орж ирсэн. За оюун эрдэн бол өөрийгөө ерөнхий сайд байхдаа хийсэн тэр янз бүрийн автократинуудыг одоо шалгана гэсэн тийм тусгаараа байгуулах гэж үзсэн. Тэгээд провдорч бол одоо 3 удаа санал хураасан гэж байна тийм. Нэг асуудал 3 тавраад ингэнэ. 3 удаа санал хураасан боловч одоо их хурлын гишүүд бол тэр юуг нь тусгай хороо байгуулахыг нь бол дэмжээгүй. За гэвч одоо алах цохоогүй байгаа учраас энэ асуудал бол шийдэгдээгүй гэж үзээд эрхнийг төвдөрөлт хойшлууллаа. Ахаа санал хураана гинэ. Энийг л байгуулах гал оюун эрдэнэ бол чичирж байна. За тэр талд нь ч гэсэн өөрхийн зарим нэг хүмүүс бол үйлчилж байгаа юм шиг байна те. За тэгээд эх 7 хоногт бол оюун эрдэнэ өөрийнхөө байгуулсан нүрсний гэрээнүүдийг шалгах тусгай хороо байгуулах. За их хоёр сайдын мэдэгдэл. За тэгээд Булган туяа яг яах юм? За Шатар сайдаар бол одоо хасуур ингэж нэртэй ган хуйгийг томилгоо. За тэгээд дүсв батлах гэдэг нэг юм хэд хэдэн том асуудал хүлээлж байна. За энэ 15 нам буюу одоо их хаах сайнаас өмнө төсөө баталж чадахгүй л үндсэн хуулийн заалт тасвар бол одоо энэ их хурл бол чадамжгүй гэж тарах ёстой. За гэвч одоо миний бодлоор бол энэ чагсаалтын гишүүдийн тоглолт бол Монголд бол үндсэн хууль зөрчсөн ч хамаа авахгүй яавал яасан ч яадгийн гэдэг нэг юм стандартыг ямар ч байсан тодорхой хугацаанд тогтоочихлоо. Энэ нь одоо хэр удаа үргэлжилэх юм? Өөрөөр хэлэх юм бол үндсэн хуульгүй юм шиг нэг юм дэглэм ямар ч байсан сүүлийн 2-7 хоног бол үргэлжилчихлээ. 7 хоногт үргэлжлэх юм бол ингээд Монгол бол 3-7 хоног үндсэн хуульгүй юм шиг нэг юм хэсэг вакуум орон зайд өрнөсөн явсан нэг юм сонин үйл явцтай болох нь. За энэ бол Монголын орчин үеийн түүхэнд бол гараагүй. За ингээд Монгол ардын нам бол Монголыг ийм байдалтай аваачлаа. Өөрийнхөө намын өөрсдийнхөө албан тушаалын өөрсдийн гишүүн болгосон нэг даргын төлөө бол энэ гишүүд бол одоо ингээд юу л бол юу хийж яавал яах те ийм улаан цагаандаа гарсан л хүмүүс юм болоо даа гэсэн нэг юм гажиг юм дүгнэлтийг хийж өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. За тэгээд эх 7 хоногт юу болох нь гэдэл эргээд уулзцгаая.